1 жилийн 2 тэрбум 500 сая төгрөгийн ашигтай бизнес сонирхож үзэх Америкт. За тэгвэл бичлэгтээ ойртой суугаараа. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр нэг сонирхолтой сэдвээр ярилцах чинь. За юу болсон бэ гэхээр хэд хоногийн өмнө нэг таньдаг хүмүүс холбогдоод өөрийн бизнесүүдэд зарах гэж байгаа юм ба гэдгсэн. Тэгээд эхний ээлжинд өөрийнх нь тавьж байгаа шаардлага юу вэ гэх юм бол би өөрийнхөө хэн гэдгийг эхлээд бол одоогийн байдлаар нууцалмаар байна. За ямар төрлийн бизнес гэдгээ бас нууцалмаар байна. Бизнесийнхаа нэрийг нь бас нууцалмаар байна, тэ чиглэлийг нь бас нууцалмаар байна. Яагаад ингэж энэ хүү зүйлүүдээ эхний байдлаар ингээд нууцлаад байгаа вэ гэхээр одоо нөгөө бизнесийн үйл ажиллагаа нь ингээд жигд явж байгаа, ашиг орлогоо олоод ингээд жигд явж байгаа, дотор нь ажилчид ажиллаж байгаа. Тийм учраас тэр зүйлээ доголдуулахгүй ажилчдынхаа одоо сэтгэл санааг үүмүүлэхгүй ч гэдэг юм уу, тэ тиймэрхүү зүйлийн бол маш одоохондоо энэ хүү юмудаа нууцлж байгаа. Гэхдээ яг ингээд potential buyer буюу одоо бизнесийн үнэхээр сонирхож байгаа, авах хүсэж байгаа тиймэрхүү хүмүүстэй бол задаргаануудаа бүр ингээд дэлгэрэнгүй байдлаар ярилцаад тэ үзүүлээ, бичиг зааснуудаа үзүүлээд ингээд өөрсдийнхөө юмнуудыг танилцуулаад явхад бол бүрэн нээлттэй байгаа шүү гэдэг хэлжээ. Тийм байдаг болохоор эхний ээлжинд ингээд юм анууцлмаар байна гэдгсэн. Тэгээ би ч тэрийг хүндэтгсэн. За тэгээд надад юу өгсөн бэ гэхээр нөгөө тоонуудаа явуулсан ашиг орлого те тэр тоонуудаа явуулсан. Тэгээд энэ бичлэг дээр хэдүүлээ тэр тоонууд дээр нь өөрийн чадхаараа анализ хийгээд тэгээд та бүхэнтэй ярилцъя, танилцуулъя. Ер нь Америкт нэг дунд түвшний бизнестэй ямар хөө байд юм бэ гэдгийг танилцуулъя гэж бодож байна. Тэгээд та бүхэн сонирхож ивэл лайка дараарай, subscribe хийгээрэй, follow хийгээрэй. За эхний ээлжинд 4 адилхан чиглэлийн бизнес байгаа гэсэн шүү дээ, тий. Тэгээ би үүнийх нь нэг дээр л жишээ авч ярих гэж байгаа. Тэгээд надад ямар тоонууд байна вэ гэхээр жилийн орлого байна, зарлага хасаад цэвэр ашиг байна. За тэгээд зарах гэж байгаа үн байна, тий. Хамгийн чухал тоонууд нь энэ байна. За эхний тоон юу вэ гэхээр өнгөрсөн жилийн орлого, бохор орлого гэсэн үг, тий. За өнгөрсөн жил бол 100% гэж үзэх юм бол 2 сая 730 мянган долларын орлоготой байсан юм байна. За энийг нь Монгол төгрөгөөр шилжүүлээд үзэх юм бол 9 тэрбум 746 сая гинэ. За бараг 10 тэрбум гэсэн үг, тий. За үүнээсээ зарлагаа хасаад цэвэр ашиг гэж үзэх юм бол 683 мянган доллар. 2 тэрбум 438 сая төгрөг, 2 тэрбум 500 сая гэсэн. За тийм цэвэр ашигтай байсан байна. Тэгэхэд энэ газрынхаа талаар нэг бага зэргийн мэдээлэл өгье. 10,000 square foot гэж байна. За энэ чинь бол дандаа тийм нэр томьёогоор тэмдэглэгээр явж байгаа шүү дээ. За энэ нь болох юм бол 976 м2 гэсэн үг. Ер нь бол том газар гэсэн үг. За 10 өрөөтэй, нэгэн зэрэг 175 хүн хүлээж авах боломжтой гэж байна. За тэгээд нэг хүнийг нь $300 боддгоо гэдэг ч байгаа байхгүй. 7 хоногийн $300. Зарах гэж байгаа үн хэдвэ гэж сонирхож байгаа хүмүүс байх юм бол за энэ салбарынх нь зарах гэж байгаа үн нь сая 640 мянган доллар. Монгол төгрөгөөр шилжүүлэх юм бол 5 тэрбум 854 сая гэж байгаа байхгүй. Тэ? Гэхдээ энэ амар тэрбум гэл мангар их мөх сонсогдож байгаа юм шиг боловч та нар яг ингээд задлаад үзэх юм бол бас тийм ч амар санагдахгүй заяа. За хамгийн ихэнд ярих зүйл юу вэ гэх юм бол мэдээж энэ 100% дүүргэлт гэж үзээд байгаа. Хизээч ер нь бодит байдал дээр ийм 100% дүүргэлт бол байх боломжгүй те. Жил болгон ийм амар өндөр орлоготой байх боломжгүй. Тэгэхээр хамгийн бодитоор авч үзэх юм бол за 80%. Ер нь бол энэ газар нь ингээд нөгөө үйл ажиллагаагаа явуулаад тогтворчсон байнгын одоо кастомертай болцсон те ийм газар гэж байгаа байхгүй. Тэгэхээр 80% дүүргэлттэйгээр авч үзэх юм бол тоон арай жоохон өөрчлөгдөж байгаа. Энэ дүүргэлттэйгээр жилийнх нь орлого нь 2 сая 180 мянган доллар буюу 7.7 тэрбум төгрөг. За зардлыг нь насаад 25% ашигаа гэж үзэх юм бол 546 мянган доллар буюу 2 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашигтай гэсэн. 2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэхэр ч юм амар сонсогдож байгаа юм шүү дээ. За ингээд бодох юм бол оруулж байгаа хөрөнгө оруулалтаа 3 жилийн дотор нөхөх боломжтой гэсэн. Ингээд биднэрт ямар дүр зураг эхний ээлжинд харагдаж байна гэдэг юм бол за худалдаж авах үнэ нь бол сая 600 мянган доллар юм байна. За мэдээж бэлэн мөнгө аваад ирэх юм бол жоохон өөрчлөгдөн тийм ээ. За жилийнх нь орлого нь 2 сая 180 мянга буюу 2 сая 200 мянган доллар юм байна. Цэвэр одоо бохор орлого нь гэсэн. За үүнээсээ зардлаа хасаад 25% ашиг гэдэг юм бол 546 мянган доллар, 2 тэрбум төгрөг. За зардлууд гэж яриад байгаа дээр хамгийн их зардал юун дээр гардаг вэ гэх юм бол 50-60% ажилчдын цалин.
50-аас 60% явчихдаг ажилтны цалин. Бүхэл бизнест ер нь тийм байгаа шүү дээ. Ажилчдын цалинд хамгийн их л мөнгө зардаг шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Одоо хэдүүлээ давуу болон сул талынхын талаар ярилцсан. За орлогын доктортой. За яагаад гэх юм бол 7 хоног болгон нөгөө байнгын үйлчлүүлэгчтэй гэсэн шүү дээ. 7 хоног болгон мөнгнүүд нь орж ирж идэг орлогын доктортой гэсэн. За хоёрдугаарт нь үнийн одоо нөгөө Америкт зах зээл дээр зарагдж байгаа бизнесийн үнийг яаж тогтоодог вэ гэх юм бол ихэвчлэн олж байгаа жилийн цэвэр ашиг 4x4-оор үржүүлдэг байхгүй. Тэгээд тэр тухайн бизнесийн үнэлгээ нь ерөнхийдөө тогтоогддог. За энэ удаагийн бизнес дээр ямар хуу дүр зураг харагдаж байна вэ гэдэг юм бол жилийнх нь цэвэр ашигыг нь 3-аар үржүүлж байгаа. Тэгэхээр зах зээлийн үнээс арай жоохон боломжийн бага байгаа гэсэн үг. За дараагийн давуу тал нь юу вэ гэх юм бол за мэдээж худалдаж авлаа. Under new management гэдэг чинь одоо шинэ зохион байгуулалтанд орлоо, эзэн солиглоо, шинэ зохион байгуулалтанд орлоо, баг зэргийн өөрчлөлт хийлээ гэж бодоход 300 нэг хүний $300 боддог гэсэн шүү дээ. Тэрийг баг зэргээр өсгөөд 325 ч юм уу $350 болох бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хэрвээ тэгж 357 хоногийн $350 болгож өөрчлөлт хийж чадах юм бол ашиг орлогод ямар өөрчлөлт орж ирж байгаа гэхээр жилийн 1.6 тэрбум орчмын нэмэлт одоо ашиг олох боломжтой болж байгаа гэсэн. Дараа нь сул талуудын талаар ярилцахад за яг одоогийн байдлаар бид нарт 25% цэвэр ашиг гэдэг бол яг үнэн үү те тэр нөгөө бичиг цаасных нь яг нарийн тооцооллуудыг хийх хэрэгтэй байгаа. Дараагийн дугаарт нь одоогийн дүүргэлт 80%-аараа гэж юу н тооцож шүү дээ. Тэгэхээр яг тэр нь яг ийм багцаатай юм уу, яг үний юм уу гэдэг тийм баталгаануудыг бас үзэх хэрэгтэй байна. За бас нэг дараагийн дараагийн дугаарт юм хэлэхэд Америкт ер нь бизнесүүдийг зарахтай их бизнесүүд нь зөвхөн бизнесээ зардаг байхгүй. Газар нь тусдаа, газар нь нөгөө нэг лендлорд гэдэг одоо нэг байшин байлаа гэхэд тэр байшингийнх нь эзэн тусдаа тэр дээр нь түрээслээд бизнес явуулж байгаа бизнесийн тусдаа. Тэгээ хүмүүс бизнесээ зарахтаа зөвхөн тэр бизнес үйл ажиллагаа явуулж байгаа бизнесээ л зардаг. Тэр газар нь бол хамаагүй гэсэн үг шүү. За 3 дугаар сул тал нь юу вэ гэх юм бол ажилчдын цалин маш өндөр байна те. За энийг ер нь бол яг энэ салбар нь өөрөө надад хэлсэн л дээ. Тэгээд энэ салбар нь өөрөө ажилчид заавал зайлшгүй ингээд нэг юм маш өндөр шалгуур тавьдаг гэх тийм салбараа. Тэгэхээр ажилтны цалин дээр бол тийм өндөр байхаас аргагүй байдаг юм а гэдэг хэлээ. За яагаад зарж ийн вэ гэдэг бол маш чухал асуудал. Энийг бас тодруулах хэрэгтэй. За дараагийн нэг чухал ярилцах сэдв нь юу вэ гэх юм бол туршлагын асуудал те. Энэ салбарыг тэр хүн худалдаж авч байгаа хүн мэдхүүгүй юу гэдэг асуудал. За хэрвээ мэдхгүй тохиолдол байх юм бол бас эрсдэл үүсч болцсохгүй те. За энэ тохиолдолд би юу гэж тооцоол гаргаж ирж байгаа вэ гэхээр хэрвээ за би ч юм уу худалдаж авлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол би тэр салбараа мэдхгүй байлаа гэхэд би тэр бизнесээ яг өмнө нь явуулж исэн шиг нь явуулж чадахгүй байлаа гэж бодоход жилийн орлогын 30%-аар буурлаа гэж тооцож байгаа. За 30% бизнесийн уналт гэдэг бол бас нэлээд том уналт шүү дээ, тий. Ингээд бодох юм бол нөгөө 80% гэж бодитоор авж байгаа үнэлгээнээс 30%-ыг хасах юм бол жилийн цэвэр ашиг нь $382 мянган буюу 1 тэрбум 363 сая төгрөг гэсэн. Иймэрхүү болж ийн гэсэн. Гэхдээ энэ дээр нэг гаргалгаа бас байж болно. Юу вэ гэхээр хэрвээ чи тэр салбарыг мэдгүй бол мэддэг хүнийг аваад менежер тавиад цалинжуулж болно гэсэн. За тэгэхээр ямар тооцоолол гарч ийн үү гэхээр мэргэжлийн хүний тухайн салбарт ажиллаж байгаа менежерийн нэг цалин $60-аас $80 мянган. Ер нь бол дажгүй цалин багхгүй. $60-аас $80 мянган гэж бодох юм бол Монгол төгрөгөөр шилжүүлэх юм бол за нэг жилийн 220-с 280 сая орчим төгрөг болж байгаа. Ингээд хэрвээ мэргэжлийн менежерийг нь ажилуулж чадах юм бол 30% уналт чинь байхгүй гэж тооцоолж байгаа. За тэгэх юм бол за 30% унсны дараа ямар ашигтай байсан бэ гэхээр $382 мянган болж ирсэн шүү дээ. 546 80% дүүргэлт буюу 546 мянгаас 382 мянга болж буурж исэн бол за мэргэжлийн менежерийг нь аваад ажилуулах юм бол 60-аас 80 мянган долларын цалинг нь өглөө гэж бодоход жилийнх нь ашиг нь за нэг 460 орчим тий 460 орчим мянган доллар буюу 30% уналтаасаа хамаагүй дээр болж таарж шүү дээ. Тэгэхээр бас нэг эрсдлийг бас ингэж хааж болж байна. Хэрвээ энэхүү бизнесийг Монголоос сонирхож байгаа хүн байх юм бол нэг давуу тал байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол
investment visa буюу E2 визанд apply-дж болно гэж байгаа. Тухайн бизнесээ зарж байгаа хүн нь тийм зүйлд одоо сүүлийн 10 жилд тийм бичиг баримтны асуудлыг ингээд шийдэжсэн тийм туршлагатай хүн юм байлээ. Тэгэхээр энэ зүйл дээр ингээд apply-дж болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш том давуу тал. Яг одоогийн юм нөхцөл байдал дээр болвол дээрээс нь Монголоос мэдээж бизнесийг сонирхож байгаа хүмүүс болвол мөнгөтэй байх хэвээр. За тэгээд хөрөнгийнхөө их усүрийг нь тайлбарлаж баталж чадчих хэвээр. Тиймэрхүү шаардлагууд байгаа шүү. За хэрвээ Америкт байгаа хүмүүс сонирхё гэдэг юм бол бид нарт зээлийн опшнууд байгаа тийм. Зээлийн опшнуудыг хэд хэдэн байдлаар бас судалж үзлээ л дээ. За тэгэх юм бол банкны зээл байж болно. За энэ нь болох юм бол нэг дунджаар нэг 7-оос 11% хүүтэй гэж үзэж байгаа. За тэгээд сарын төлөлт нь бол нэг 20-оос 22 мянган долларын сарын төлөлт 10 жилээр бүгдийг 10 жилээр бодож байгаа шүү. Ингэх юм бол зээл төлсний дараа үлдэх цэвэр ашиг нь нэг 282-оос 318 мянган доллар гарч байгаа байхгүй. Үнийг нь Монгол төгрөгөнд шилжүүлэх юм бол 1-1.1 тэрбум тий. Иймэрхүү орчим гарч ийн. За тэгтээ үнэн дээр тавигдах шаардлага нь юу гэх юм бол мэдээж нөгөө кредит скор буюу одоо нөгөө хувийн зээлийн түүх сайтай оноос өндөртэй байх хэвээр. Тэгээд шалгуур бас жоохон өндөртэй гэсэн өмнө одоо энэ төрлийн бизнесийг хийжсэн туршлагатай ч юм уу иймэрхүү шалгуурууд тавигдаж болно. За SBA loan тий SBA нөгөө жижиг дунд бизнесийн зээл байж болно. За энэ нь болох юм бол жилийн дундаж хүү нь бол 975-аас 1475% хүүтэй байт юм байна. Сарын төлөлт нь 21-ээс 26 мянган доллар. Зээл төлсний дараах үлдэх цэвэр ашиг нь 234-өөс 294 мянган доллар болж байгаа байхгүй. Арай жоохон багасж байна гэсэн үг тийм. За тэгээд дараагийн дугаарт нь болохоор private lender-үүд гэж байд юм байл. За мэдээж энэ нь бол жоохон хүү өндөртэй 15-аас 25 тийм хурдан бүтдэг ч гэсэн буцааж төлөх төлөлт нь айгүй өндөр тэгээд жоохон эрсдэлтэй мэрсдэлтэй болоо явчихдаг болохоор энийг бол ингээд орхиё. Тэст нь тоонуудтайгаа харьцуулаад ингээд дүгнэлт хийя гэж бодох юм бол миний бодлоор бол энэ бол маш том боломж. Маш гоё бизнес. Маш сонирхолтой, ашиг өндөртэй гоё бизнес. За тэгээд ямархуу тооцооллууд гарч ийнө гэдэг юм бол 80% дүүргэлттэйгээ 546 буюу 550 мянган долларын цэвэр ашигтай гэж үзье. 75% зарлагтаа гараад 25% цэвэр ашиг нь шүү дээ. Ингээд үзэх юм бол зээлтэй гэж төсөөлөх юм бол таны жилийн цэвэр ашиг нь 234 мянгаас 318 мянган долларын цэвэр ашигтай. Энэ Америкт бол маш өндөр орлого гэсэн. Ер нь бол 6 оронтой тооноос дээшээ гараад ирэх юм бол өндөр орлоготой хүмүүс гэж үздэг шүү дээ. 100 мянгаас дээшээ гэсэн. Тэгэхэд тухайн хүн бизнесээ зарж байгаа хүн нь бол надад бас ингээд амжилж хэлсэн зүйл нь юу вэ гэхээр энэ бол амархан бизнес биш ээ. Хэцүү бизнес. Гэхдээ ашиг өндөртэй бизнес гэж хэлсэн. Тэгэхээр энэ хэлсэн зүйлийг нь бодоод үзэх юм бол хэцүүгүй бизнес гэж байхгүй тий. Эсрэгээр нь бодоод үзэх. Өөртөө одоо зөвтгөж бодох юм бол хэцүүгүй бизнес гэж байхгүй. Гэхдээ боломжгүй зүйл гэж байхгүй. Тэгэхээр та бүхэн бас мэргэжлийн хүмүүс үзэж байгаа болвол гоё комент хэсэгт яг өөрийнхөө үзэл бодлыг те энэ зөв энэ буруу энэ чи ингэж боддیں۔ Ер нь саяны тоонуудыг сонсоход үзэхэд ямархуу санагдаж байна гэдэг бас бодлуудаа хуваалцаарай гэж хүсэж байна. Энэ талын ийм төрлийн бичлэгүүд таалагдах юм бол бас лайка дараарай, комент бичээрэй. Би яхад ингэж судалсан айгүй олон төрлийн юмнууд байгаа. Тэгэхээр та бүхэн бас тэрийг сонсохыг хүсэх юм бол гоё урам дэм өгөөрэй гэж хүсэж байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Subscribe дараарай. Bye.